За юу уцгаа манайхаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэгийн минь үзэх дуртай үздэг, лайк, шеэр дардаг, комент бичдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд бичлэгийн минь үздэг хүмүүс дундаас миний үйл ажиллагааг, миний хийж байгаа зүйлийг бодитоор дэмжихийг хүсэх юм бол энэ бичлэгнээс эхлэн YouTube-ийн доор хэсэгт тийм thanks гэсэн donation илгээх хэсэгтэй болсон байгаа. Энэ дээр дараад тэгээд эсвэл Монголд хэрэгэлдэг энэ худалдаа хөгжлийн банкны данс байгаа энэ рүү бодиттой мөнгө энд илгээж миний үйл ажиллагааг дэмжиж болно шүү. Тэгээд тэрэнд чинь би айгүй их урамшиж дараагийн бичлэгүүдэд илүү чанартай, илүү гоё зүйл харуулахыг хичээх болно. Тэгээд бичлэг рүү эргээд орцгоо маш их баярлалаа. За энэ газараас л авах юм байна. Гэтэ таракны зогсоод хүлээх зогсоол байдгүй юм байна. Тэгэхээр зам дагуу ингээд тавьчлаа. Тэгээд төрүүлж ороод энэ ачаа бэлэн болсон юмгүй юм мэдээд энэ хаалгануудын аль руу ухарж л орд юм байна л да. Эхлээд өрцөн чек нэ. За койл авах юм байна. Тэгэхээр гадна зогсож байгаад ямар ч байсан койл рака бэлдээд тэгээ одоо эндээс ингээд авах гэж байна. За дуслаа. Илчлээ. Хөдөлгөд бэлэн боллоо. Хатуу усны яаж үздэг вэ гэхээр нэг гიშгэд үзсэн шин. Хөл гаднаас илүү хүчтэй болохоор хөлөөрөө үзээд ямар нэгэн сул явуулт байхгүй болох юм бол цааш хангасан байна гэж хэлсэн. Болоо. Жингийн идчихэж байгаа шүү дээ. Нэг хамгийн хүнд нь 13,000 паунд, 12,000 паунд, 3. Тэгээд нэг гинж маань 10-аас 12,000 паунд даах чадвартай гэхээр 2 гинж нийлээд 20-24,000. Тэгээд энэ нь өөрөө 13,000 паунд гэсэн 2 гинж хангалттай гэсэн. Гişэн идэж явахдаа огцон торомслохгүй эргэлтэн дээр болгоомжтой юм гэсэн. За тэг хөдлөе даа. Ингээд чи. За нэг 150 майл үлдээгээд унтээ дөө. Шин 1 цаг болж байна. Маргааш тэгээд нэг босоод 10 өнгөрөөгөө бол очих та. Дараагийн ачаа маань 20 майлын зайтай. Тэгээд өдөр 2 цагт бэлэн болно гэсэн. Тэгэхээр угаасаа нэг яаралгүй л явж байна да. Ус дуусчлаа. Сайн хагас бүтэн санд ус авъя гэдгсэн. Амжаагүй. Өөр юм хийж явсаар гад. Одоо иш орж ус аваад өглөө босохоор ам цангаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр усаа аваад хөргөчөндөө хийгээд бэлдэж тавьчихад юм тий да. Хөрх юм. Чуг 24 цагийн газар шүү дээ. Дотор нь ямар ч харагдахгүй. Зөөц өглөөлөх хэрэгтэй. За сайхан амраарай. Маргааш уулзъя. Уулзаж явахдаа бичлэгээ. Энэ хаалга руу ухарж ор гинэ. Миний тарак тэнд харагдаж байна. Тэгэхээр одоо чигээр яваад буруутлаасаа хурж ирснээс тэр талын уулзуур дээр очиж
эргээд нөгөө тишиг харж байгаа зөв талаасаа ухсан дээр юм бид. Тэгээ дотор орж байгаад гинжинүүдээс суллаад тэгэл болно да. Кондишнтэй машин дээр яваад ирсэн ч удаарчлах гараад ирсэн ч аим халуун байгаа юм шүү дээ. Флатбедэгийн энэ айгу гоё. Ингээд нэг олон трактын хөлөөлөг байхгүй, хүлээхгүй. Тэгээд ачаа өгж байгаа авч байгаа газрууд айгу гоё том зайтай. Мөн ачаа авч байгаа хүмүүс айгу тийм найс гэдэг байхгүй. Хөгч чир. Уурлал шүү дээ. Уурлал загнаал. За гинж байндраа ингээд хураачлаа. Нэг байндэр нэг гинж өвөлтэйгээд одоо тэндээс моднууд маань гараад ирэнгүүт гинжээ бэхлээл гээд тогтоох юм байна. За дууссан, бүх юм дууссан. Модоо яаж бэхснээр харуулах вэ? 6 ширхэг модоогоор ийдтэй. Тэгээд 2 игний болгоо 3-3-аар нь давхарлаж тавиад хинжээ ингэж хийгээд нөгөө талдаас адилхан ингэж хийгээд голд нь илүү гарсан гинжийн голд нь үлдээгээд ингэж хангалтж байгаа. Тэгэхээр нөгөө хоёр талдаа ингэ гинжээр бэлтгэсэн учраас гүхгүй ингэ болчихж байгаа. Ачаа авах гээд ирсэн байна. 40 фитийн урттай ямар ч байсан хамгийн доотол 40 фитийн урттай 2 ийм урт ийм юм тавина гэнэ. Энэ одоо нөгөө дээврийн л баг шиг байна. Дээврийн төмөр баг шиг байна. Хөргөж өгөх газар нь болохоор эндээс 333 майл гэсэн. Job site гэж хэлээ. Яг юм барьж байгаа газар очно гэсэн үг. Өглөө 10 цагийн appointmentтэй гэсэн. $1000 авсан. Бичлэг хийхэд дурггүй байна. Тэгэхээр би энэ бодон зогсож байгаа гэж. За бүрээ очиж дуусаагүй л байна. Тэгэхдээ сая одоо энд нэг
1 2 3 4 5 страп тавьлаа. Заавал энэ яг мод байгаа газар нь страп тавих хэрэгтэй гэж нийтдээ 7 страп хийх юм байна. Одоо дээрээс нь энэ ингээд юм давхуулж тавиад 1 2 гэдэг энэ чи страп татал тэгэл болох юм байна. Тэгээ энэ чи их бас их сони юм ирсэн. Одоо эндээс надад нэг дугтуутай FedEx-ийн дугтуу өгөөд бэлтцсэн. Тэгээд тэрийг нь авчичоод маргааш нь ачаага өгчөөд тэрийг трак стопор шуудангаар явуулах юм билээ. Бас маргааш ачаа өгсөн газраас надад бэлэн чек өгнө гэсэн. Тэр чекийг бас явуулна гэж хэлээ. FedEx-ээр өмнө юунаас трак стопоос явуулж үзээгүй. Айгу явцдаг байлгүй дээ, тий. Энд дээр нэг хамгаалалттай байхгүй бол энэ айгу үзүүртэй юм байна. Страпи маань нэтлээс байна. Энэ 2 палет байгаа, энийг нь урд руу тавьчихсан. За өглөөний мэнд бүтэн сэнэглэгдлээ. Сайхан унтаж амарлаа. Трактныхаа бензинийг хийлээ. Усанд орлоо. Кофе авлаа. Тэгээ ажиллаад ичтэй. Одоо нэс нэг 20 минутын зайтай хичээх газар маань байгаа. 10 цагийн аппоинтменттэй шүү дээ. Одоо энийг өргөж өгөх өдлийн цагч нэлээд өгсөн байна. За finally ачаага болгож байна. Энэ нөгөө ирээд надад мөнгөний чек өгөх ёстой гэдээсэн бохоггүй. Тэгээ заавал ачаага буудлахаас өмнө тэрийг аваад зургийг авч явуулаарай гэж бүү юм болоод байсан. Байн залгаал. Тэгээ хурж ирээ тэр чек мэк асуусан чинь үгүй би бүх мөнгөний төлцсөн энтхийнхэн дарга нь. Би бүх мөнгөний төлцсөн одоо надад өгөх чек мэк юм байхгүй гэдэг. Тэгээ тэрийн учрыг нь олох гэж ингээд бас 30-40 минут алдлаа юм чи. Тэгээд ямар ч байсан буулгаал гэж хэлж байгаа. Бичлэг гэж баримтжуулнаа. Тэгэхгүй бол тэр чиргүүлийн маань тэр ханыг нь зөвхөн очиж магадгүй. Нэлээ уртаа байхгүй. Завчлаа. Одоо бүхийгээ хойшлуулад тэр уртталтайгаа хоёр пайлет гаргаж байгаа. Тэгээ болоо. За ирлээ. Тэндээс бүр нөгөө төмрийн хогнууд авах юм байна л да. За тэрнээс өмнө энэ ч жингээ үзүүлэх юм байна. Хоосон жингээ үзүүлээд тэгээ ачаагаа ачуулаад нэлээд болно гинэ. Тэгэхээр нөгөө төмрийн хог юм чин задгаагаар нь ачаад гадуур нь нөгөө ороож мороод штэ. Нэг тиймэрхүү юм болж магадгүй юм байна. Жингээ үзүүлээд тийм ч. Тэрийг очих юм байна л та.
780 гэнэ. Дуучин мэдээ газраас холдож байгаад ярихгүй амар чанга. Сайн цоогыг харсан уу? Амар их юутай байгаа зү. Ялаа шум бол шавж ирээд өгцөн. Хөдөө хээр талаар явж байгаа болохоор антид ихтэй байна. Тэгээд нөгөө зүгээр шил арчигчаараа ажиллуулахаар тэр нь арилахгүй. Одоо ямар ч зин зогсож байгаад юугаа цонхоо сайхан цэвэрлээд. Бүрчээг сайхан бас цэвэрхэн болдог юм аа. Болдог бол бүр нэг юм хусдаг юм авч байгаа сайхан хусчдаг бол. Нойл орно амжчихсан. Саях нөгөө салхисан эсний нэг ширхсэн шүү дээ. Амар устдаг байсан. Тэр их би нь бодлоо. Энэ нэг зарим ухарч орно гинэ. Би ямар ч юмнуудаа страпнуудаас сурлаад авцсан байгаа. Энэ зарим ухарч орох юм байна. Урагшаага татчихагаад. Дэлхийн тул тарпа ихтэй таах хэрэгтэй болж таарч байна. Хаахгүй болохоор холинд юм харагддаггүй. Шүртэхгүй болол 0 хаагц байна. Шгүй эднийх юм гайгүй шинэ шүрхэж. Энэ хогийн савныхын дэрэг зогсож байгаа сайхан шүртчихээ да. Ийм хогтой. Иймэрхүү газар дугаас ачаага буулгасны дараа чиргүүлээд цэвэрлэгээд ийм шүүр хүчдэг. Зарим нь бүр нөлөөдөг блоуртэй байдаг аахгүй. Тэгээ яг хоо энэ удаагийнх бол ийм шүүртэй юм байлээ. Тэгээ байгаагаар болгоол цэвэрлсэн. Гэхдээ иймэрхүү ачаага авч сурсан хүмүүс бол доор нь дэвсчтэй юм байлээ. Тэгэхээр чиргүүлийн тавцсан мөх болохгүй. За Norfolk, Nebraska-гаас ч авч байна. Хонхоос өмнө нөгөө нэг PP гээд өмд гутал хантааз малгайгаа өдний шилмэлээ зүүх хэвээр. Тэрийгээ сольж байгаа ч ирж. Эндээс зөндөө очиж авчихсан да. Зэрлэг том үлдрүү байсан.
камер яасан. Ухаалц. За. Ачаага бэхлээ чиргүүлээ хаачлаа. Энийг хоошоогоо нэлээд илүү гарцсан байна да. Хаагдахгүй болоо даа гэж санаа зовоод байсан гайгүй байна. Урагшаага бүр тулгцсан байгаа. Тэгэхээр гайгүй байна. Одоо энийг шин гэж болгоод хаагаад тэг болоо. Тэгээд энэ мараагаад хөтлөе да. Нүс шороод хөлс гараад нүс шороо. За ирсэн байна. Их цай багтаа газар байна. Хаана айн биш. Их цай багтаа газар байна. Заавал энэ гудамжнаасаа ирд юм байна. Тэгээ энэ чинь бүтэн эргээд тэгээд ээлжээр хүлээ зогсдол юм байна л та. Одоо энэ тарак орж ирдэг. Цаатлын бор тарак гарахаар нь яах юм бэ? Энэ хүлээжлээ. Одоо бид нар энд байгаа юм байна. Ингэж яваад энэ рүү орох гэж байна. Заавал ухарч орно гэнэ. Тэгэхээр эхлээд очиод ямар юм байгаа гэж харчээ. Эхнэр нөхөр хоёр лаатанд ирд юм байна. Эхнэр нь тарпа ороогаал. Цай багтаа шүү. Одоо тэр бар гэж цаашаа сон заасан бод. Энэ улаан нөгөө түмний цаатал руу болохгүй. За энэ тараг ухарч чаддаггүй. Энэ талаасаа зай багтаа байна гэд. Тэг шинж болооч юм байна. Эхнэр нөхөр хоёр шинж болооч. Тэгээ миний хойдлын тараг бит хоёр туслаад энэ буруу талаас нь ишиг ухруулъя гэж ярьлаа. За чадсан шүү. За ямар ч гэсэн энийг аваад эхэллээ. Дараа нь миний хэлж. Яаж ухарна? Гайг байгаа. За далич болтгоо нэг юм ухарлаа. Нэлээл юм боллоо. Бас нэг 10-15 минут бол ухарлаа. Тэгээ байнгын нөгөө зүүн хөл консон дээр гიშгэдсэн чинь өвдгний шүрмс татах чинь. Шалт хэлээ байна шүү дээ. За гэсэгч дараагийн ачиг зүтлээ. Зя бэлэн болсон. Тэр цаанаас харагдаж байна. Одоо яг энэ дээр харагдаж байгаа энэ кран байгаа байхгүй. Энэ наашаага үрж ирээд тэгээд болгох юм. Урагшаага ингээ орцсон байгаа учраас гол хэсгээс нь нэг зайтайхан шиг энэ хаваасныг өргөөд динжилж байгаа дэш нүргөөд тэгээ хоошоогоо булгуулад авах юм билээ.
Тэгээ энэ нөгөө нэг Чикаго хот дотор болохоор ийм зай багтаа байгаа. Тараг ухрах зай амар багтаа. Тэгээд би чинь 11 гэж ирсэн. Одоо баг 2 болж штэ. Тэгээд таракнууд ингээд буулгахтаа бол хурдан. Ухрах гэж айгүйх цаг алдаад байна л да. Дараагийн ачаа маань цаг 30 минутын зайтай байгаа. 5 цагаас өмнө авах хэрэгтэй. Гайгүй амжиж авах болов уу гэж найдаж байна. Чикаго weed буюу өвсийг хууль ёсны болгосон ч гэсэн одоо ийм томоор нь авчиж болдгол юм бах та. Сайхан энэггүй гарууч бид нар нэрээ. Сүүлийн ачаараа явж исэн замдаа канселтчлаа. Сайн нөгөө буулгасан ачаан дээр удаад цагтаа амжихааргүй болоод тэгээ яартан дээр гэртээ өрөөд ирлээ. Энэ хүрээд бичлэгээ дуусгая. Бичлэгийг минь үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Лайка дараарай, шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Дараагийн 7 хоногийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.